Ногоон радио. Ногоон радио нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. За энэ нэвтрүүлгийг бид Монголын хүнс хөдөө аж ахуйн үндэсний асоциацтайгаа одоо хамтран бэлтгэдэг. За өнөөдрийн манай зочин Монголын хүнс хөдөө аж ахуйн асоциацийн гишүүн, за ургац бүлгийн сургалт хариуцагч багш, хуваараа бизнес эрхэлдэг, ногоо тарьдаг Дулмаагаа одоо манай нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэн байна. За тандаа энэ сайхан өдрийн мэндийг хүргье Дулмаагаа. За баярлаа. Та бүгд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргье. Гэл одоо хоёлаа ургац одоо энэ бүлгийн талаар яриагаа эхлэе гэж бодож байна л да. За би бол одоо энэ хуваараа хүмүүс бизнес эрхэлдэг, компани байгуулдаг гэж одоо мэдхээс биш бас бүлгээрээ ажилдаг гэдгийг бол сайн мэдэхгүй юм байна. Бүлгийн ач холбогдол юундаа байна? Энэ талаар та нэг сайхан тайлбарлаж өгөөч. Бүлэг хамт олон болно гэвэл одоо сайхан л да ингээ нэгдэж ажиллана тий. Ингээ сургалт ингээ бөөнөрөө зохион байгуулна. Бие биенээ даачиж одоо ингээ зөвлөгөө өгнө. Бүлэг хамт олон гэдэг их сайхан нэгдэж нөхөрлөдөг тийм сайхан байгаа. Тэгээ биенээ даачиж энэ ургацсан юм дээр нь туслана. Тэгээ чадахгүй байгаа юм дээр нь туслана. Сайхан байдаг юм аа. Хин энэ бүлэгт багтдаг юм бэ? Одоо бид нар ингээ стац байгууллагаас гээд бүлэг хамт олноороо ажиллавал олон хүн хамран тий. Тэгээ бүгдээрээ дандаа ногоочдоо танаа бүлэг жишээ. Ногоочд хамтарч ажиллана. Тэгэхээр зэрэг олон хүнийг хамруулж олон хүний амьдрал ахуй тус нэмэр тус болох тийм зорилготой тийм ээ. Янз бүрийн юмаа суралцах тий. Биеиндээ одоо туслах одоо зорилгоор ингээд нэгддэг хамтарсан үйл ажиллагаа гарал бүлэг байгуулж байгаа л ба тий. Энэ асоциацийн дэргэд ер нь хэдэн иймэрхүү бүлэг байна? Асоциац дотроо жишээлбэл таны мэдхийн олон бүлэг байгаа. Энэ хөдөө орон нутаг гэдэг ер нь бол олон бүлэг байдаг юм билээ. Би яг сайн тоог нь л мэдэхгүй тий. Бага орон нутагтаа одоо харьяалагдаж хоорондоо ойрхоноороо бүлэг болдг юм уу? Эсвэл одоо тариалж байгаа одоо ногооныхон онцлогоос болж хоорондоо бүлэг болдг юм уу? Ер нь бол янз янзаар хөдөө орон нутаг ч гэсэн бүлэг болж байна. Мал аж ахуйн хүмүүс ч бүлэг болж байна тий. Тэгээд энэ ойр орчны ингээд хүмүүс бол за нарийн ногоо тарих чиглэлээр бүлэг болох юм бол бас их чухал байдаг. Тэгвэл ингээд одоо ингээд нарийн ногоо чинь 100 маш их ашигтай байдаг. Тэгээд ингээд бүлгэрээ байх юм бол одоо өнөөдөр одоо дараа 7 хоног чи ингээд ногоогоо өгөөрэй. Тэрний дараа чи өгөөрэй гэл ингээд одоо ногоогоо нийлүүлэх нь шүү дээ тийм ээ. Тийм учраас ингээд бүлэг халбаад бол тиймэрхүү бүлэг халбаа жимс ногооны төрлөөр одоо мод харих төрлөөр гэл ингээд олон бүлгүүд бол байна. Танаа ургац бүлэгт хэдэн хүн байдаг вэ? Манай ургац бүлэгт 11 хүн байдаг. Бид нар нөгөө болохоор дулаан хүлэмжтэй тэр Caritas Монголоос өгсөн тийм дулаан хүлэмжийг ашиглаад бид нар бас нарийн ногоо тайрдаг, өгөрцийн тэр тарина. Тэгээд намар болохоор ногоогоо нөөшлөн, дарна тийм ээ. Тэгээд ер нь бол би өөрөө хүрэн манжин алаг салат хийх дуртай. Тэгээд тэрийгээ бас ингээд хүмүүстэй зааж өгнө тийм ээ. Яаж дарчлан нөөшлөхөө бөөнөрөө нийлж гаад ингээд тарна. Тэгээд биеиндээ өгнө. Одоо тэгээ бүгдээрээ ингээ бас заарж ярина. Тиймэрхүү ажил бас нэгдэж хийхэд гоё байдаг юм. Тийм байна. Бүлгэрээ тий. Та ер нь бол өөрөө энэ ногоотой агро чиглэлтэй бол анханасаа багасаа холбоотой байсан хүн биш шүү дээ. Тийм ээ. Та бол оёдолчин мэрэгжилтэй хүн. 1992 онд одоо юу гэдгийг одоо энэ нэг зах зээлийн нэг айхтар шуургаар ерөнхийдөө жоохон хэлмэгдсэн маягаар 30 дөнгөж гарч яваа задуухан бүсгүй одоо ингээд тэтгэврт суугаад тэгээ нэг хуваараа өөрөө сав хойдог байсан 10 жил тийм ээ. Тий. Тэгж байгаа талаар ерөөсөө энэ газар дэлхийтэйгээ ойр байж тэр шимийн хүртэх нэг анхны алхмууд тэр 2002 онд гарч ирж тийм ээ. Тэр түүхээсээ та хаваалцаач. Одоо яг ингээд амьдрахын тулд нөхөр маань ч бас ажилгүй болсон. Хоёулаа ажилгүй. Том хүүхэд маань 10 дугаар анги, бага хүүхэд маань 1-р ангид байлаа. Би 4 хүүхэдтэй. Тэгэл одоо ингээд амьдрахын иргэнд яг ерөөсөө хэцүү байсан. Тэгээд би яаж амьдрах вэ? Ер нь зах зээлд ороод энэ бүх хэцүү байдалд орсон. Тийм учраас хуваараа одоо юм ойж эхэлсэн. Тэгээ хүүхдүүдтэйгээ нийлэл ер нь ингээд юм оёод 10 гаруй жил би амьдрал ахуйгаа залгуулж явж байсан. Тэгээ ер нь хүүхдүүч том босоод нэг 2 өрөө байранд ер нь ч дими юм дээр газар авъя гэдэг ингээд газар аваад одоо энэ зүүн салаанд ингээд газар аваад ингээд надад их гоё санагдчихсэн. Яагаад гэвэл ингээд халиурсан ногоотой нэг гоё тийм сайхан жигсхэн газар хашаа авч исэн. Тэгэл тэнд очил би ер нь ногоо тарих ингээд аюу гоё хүсэлтэйсэн. Тэгэл хүүхдүүдтэйгээ нийлж байгаа газар тариал маш гоё цэцэг тарьсан байхгүй юу. Тэгэл ингээд хүмүүс орж ирэл нэг гоё зүлэгт
ихтэй тэгээд байшин барайл ингээд хүүхдэд ч гэсэн амьдрал их сургасан. Тэгээ хүүхдүүд маань нөгөө байран дээрээс 20 хэдэн жил анх нөгөө гашаа барихыг ч мэдэхгүй, байшин барихыг ч мэдэхгүй. Тэгэл бүгдээрээс нэг гашаагаа ингээд яасан чинь салхи гарахаар нөгөө нураад унцдаг тийм лээсэн. Тэгэл одоо бид нар чинь ингээд юмаа хийж сурдгийн байна. Одоо тэгээ хүүхдүүд нь байшин гааж барь сурлаа, худагч ухал сурлаа. Одоо ингээд устаа боллоо. Тэгэл ингээд хөлөмжүүлэнчний аж ахуй гэл ингээд янз бүрийн ингээд төрийн бас байгууллагад тэгээ сургалт юм сураад ингээд тэгээ хүнсгдэж байгаа эцэс байгууллагатай нийлээд ингээд туршлага судлаад ингээд гадаад одоо урагшаага яваад линка баян нуур гэдэг ингээд гоё одоо тэр аж ахуйнуудыг үзээд маш гоё ингээд сэтгэл хөдлөж одоо ингээд ийм гоё хийхинсэн гэсэн маш их хүмүүсэл мөрөөдөлтэй явдаг их чинь тэгээ их сайхан бахархалтай сонсогдож байна л да. Одоо тэр үед хэрвээ ингээд сэтгэлээр унаад юм уу одоо төвчээр жоохон муухан байсан бол ингээд улсыг хорон бүх юм ингээд насаараа ажиллаж явах чи ингээд хаягчдаг гэд. Үгүй тэгээд ажилгүй суухыг хэн бэ гэх юм. Гэтэл одоо чадлаараа өөрийнхөө энэ өрхийн аж ахуйг нөхөртэйгөө хүүхдүүдтэйгээ хамт босгохын тал дээр за өөрийнхөө амжиргааг сайжруулах тал дээр юу хийж болох вэ? Бүхий л одоо энэ арга талыг ингэж хайж байгаад ийм сайхан өөрийнхөө дуртай ажлыг хийх юм боломжийг одоо даавна гэдэг бол их сайхан юм. Тэгээд тэр үед их олон сайхан бас гадаадын дотоодын янз бүрийн төслүүд их гарч ирж тийм ээ. Тэгээд та ч одоо ямар ч олон сургалтанд суусыг тэгээд ассоциацийнхаа ачаар бас олон сайхан газар нутаг үзэж энэ туршлагыг бас өөртөө авсан байна. Тэгээд 2004-өөс 2006 онд уг нь бол нэг юм гоё холбоо байгуулаад тэгээд одоо энэ Францын төслийн ачаарны 3 газарт олуулаа нийлээд сайхан ногоо тарьсан юм байна тийм ээ. Тэгээд яасан бэ? Тэгээд тэнд дэр маш их гоё 10 хүнтэй тэгээд холбоо байгуулад ингээд ажиллаж исэн. Тэгээд ерөөсөө ингээд манайхан чи нэгдэж ажиллаж чадахгүй. Тэгээд төрийн бас байгуулсан тэгээд захирланж ирэхгүй, холбооныхан дарганж ирэхгүй. Тэгээд нэг 4-5 болгоноо нийлээл тэр ургацыг бүгдийг ингээд талбайд нь тариад тэгээд тэр үйл ажиллагаа явуулахын өөрөө ч одоо мөнгөө өснөө зараад ингээд бүх орлого зарлага тооцоол ингээд маш их ингээд хөдөлмөрлөдөг байсан би. Тэгээ яг намар нь болоод ураг сураагаал ах тэр холбоон дарга гүйцэтгэх захирал хоёр маань хоорондоо одоо ингээд миний бүх хийсэн юмыг ингээд тооцоомоосонд ашиглаа ячаал тэгээд дараа за энэ билээс аваа яах вэ одоо ингээд өөрөө зөндөө мөнгө оруулсан байж тээ яах вэ гэдэг нөгөө дарга нь асууж байхгүй гүйцэтгэх захирал тэгэхээр зэрэг гүйцэтгэх захирал нөгөө яах вэ тэр билээс аваа яах вэ тэгэл хайчих гэл ингээд миний ингээд надад аюулгүй муухай санагдчихсэн би тэр үе хань нөхрөөсөө цаалаад удаагүй байсан би хамт олонтойгоо ингээд ажиллах маш их сонирхолтой байсан тэгээд тэр нь жоохон сэтгэл гонцоож явдаг гэсэн тэгтээ би ерөөсөө тэгээд надад ерөөсөө сүулдэ тоохоо ойлгохоор нь тэгээд би гараад тэгээд одоо яг Монголын фермер эмэгтэйчүүд тэгээд Монголын эмэгтэйчүүдийн сан гэдэг олон сайхан төрийн бас байгууллага Caritas Монголын тэргээл тэгээд энэ нийслэлийн хүн сөдөж байгаа ассоциацийн тэр байгууллагатай ингээд нийлээд одоо сурч мэдсэн юм бол надад маш их байгаа тэгээд хэдэн нас агч байгаа ч гэсэн надад бас энэ сайхан юм ингээ гоё хэрэгжүүлэх гэсэн мөрөөдөл бас их байдаг тэгээ одоо энэ мөрөөдөл бас биелгүүл ингээд би орон нутг руу яваад төрсөн нутагтаа ч юм уу очоод ингээд хий гэсэн тийм мөрөөдөл айгүйх байдаг тэгээ энэ хүсэл мөрөөдөл манаас жоохон санхүү эдийн засаг бас хэцүү байдаг тийм ээ тэгээд яг ер нь бол явъя гэвэл явж болно л да тийм ээ тий ер нь бол явах санаа маш их байгаа ер нь альва саад бэрхшээл гэдэг одоо сэтгэлийн тийм хаттай тийм хүмүүсийг бол улам л хурцлдаг юм дөө миний бодлоор тэр 2004-өөс 2006 оны тэр холбооны тэр нэг хүмүүсийн хатуу танд хандсан хандлага харин ч таныг өсөж дивчихэд бас их өөр тал руугаа сайн хүмүүстэй холбогдож ажлаа улам дээшлүүлэхэд харин ч түлхэц олсон байх гэж би бодож байна тийм ээ. Яста намайг голцолж өгсөндөө хүн чинь тэгээд нэг ерөөсөө юм хий гэсэн хөсөл мөрөөдөлтэй хүн бол ер нь ямар ч юмд нуурдгүй юм байлээ те. Улам зоригждаг тийм л юм байлээ гэж би бодсон тий. Тэгээд бол ясна миний хий гэсэн тэр хөсөл мөрөөдлийг бол ингээд энэ сайхан байгууллагатай хамтарснаар улам гоё болгож гисэн. Тэгээд би бол ерөөсөө тийм гутрдаггүй шүү дээ. Тэгээд дандаа л хийхин төлөөнө ингэж хичээж явдаг. Тий. Одоо тэгээд танайх бол тэр Caritas Монгол гэдэг одоо энэ нэг төслийн одоо ачаар танаа гэр бүл болон бас нилээд олон сайхан ногооны аж ахуйг сонирхдаг хүмүүст дулаан хүлэмж байгуулж өгсөн юм байна тийм ээ. Тэгээд тэндээ бол одоо та бүхэн маань нарийн ногоогоо тариалдаг юм байна гэж би ойлголоо. Тий. Тэгээ би бол одоо ингээд бас зах зээлд ороо тэр нарийн ногоог бол ерөөсөө гүрийн хүнсний зах дээр ингээд нийлүүлж байсан. Тэгээд ерөөсөө ингээд энэ хүлэмж бол маш их ашиг тустай. Тэг үнэхээр гоё. Тэгээд одоо яг манайх ингээд 11 хүнтэй ажиллаа дандаа ингээд
8 ийм хүлэмжтэй айл байгаа. Тэгээд 2 зойлтой айл. Тэгээд тийм юмнууд байгуулж өгсөн байгаа. Энэ улсууд маань ингээд хамтраад ингээд ажлыг ихээр бас тэгээд зарим улс мус дутагдал янз бүрийн жоохон бэрхшээлэнд ингээд шантраад юмаа хийхгүй юм байна манай монголчууд тийм ээ. Тэгээд ер нь жоохон салах уу бас ингээд ер нь нэг зүгээр л нэг юм бэлэн юм харцгаагаад байгаас яг тэрийгээ сайхан өргөжүүлээд юм хийгээд яг ингээд яа гэсэн хүмүүс л цөөхөн байна. Тэгээд бас зарим юм дээр ингээд жоохон сэтгэл гонсоодгийн энэ улсуудыг хараад ингээд юмаа хийхгүй болохоо жоохон бөхөмддөг байхгүй тий. Танаа ургац бүлгийн одоо та одоо чухам юугээ яг хариуцаж заадгийн бэ? Юун дээр багшилдаг? За би одоо ингээд ургац тариалтан дээр ингээд зааж өгнө. Тэгээд ургацын явцад ингээд яаж ногоог арчлах уу, яаж бослохоо одоо ингээд бүх юмнуудаа яа. Тэгээд одоо бас ингээд нөөшилж арих, даарж арих дээр л бас заадаг. Тэгээ ингээд бид нар бас бөөгнөөд ингээд сайхан ногоомоогоо юугаад нөөшилж ярьдаг бас тийм гоё туршлагатай. Үгүй одоо бол яг яста нөгөө нэг сезон гэж ярьдаг шиг жинхэнэ таавхны үе байна штэ тийм ээ. Одоо ногоо тараага хурааж авдаг үе байна. За бид нар хэрэглэгч бид нарт их сайхан азтай сайхан баяртай үе ирлээ. Одоо шин ногоо бид хэрэгжилж эхэллээ. Тэгээд үнэн сайхан буурж байна. Тэгээд ер нь ингээд та ногоо хэрэглэгч болон дөнгөж одоо ногоог бас өөрсдөө хуваараа тарья гэж байгаа хүмүүст анхны зөвлөгөө өгвөл ер нь энэ ногоочин гэдэг хүн чинь жоохон юуг анхаарч авах ёстой байдгийм бэ та? Туршлагатай үний хувьд бид нар зөвлөгөө өгөөч. Би хамгийн гол нь одоо ингээд өрхийн аж ахуйд өрхийнхээ хэмжээнд л юм хийж байгаа шүү дээ тий. Тийм учраас ингээд одоо айл өрх болгон ингээд гашаагаа гоё тогтчуулаасаа тий. Тэгээд ингээд жоохон одоо ногоогоо тарьцдаг болоосаа жимсний одоо тарьждаг болоосаа ингээд гашаагаа л ингээд өрх айл бүр ингээд айл гэр орон ингээд гашаандаа ингээд гоё тохилог байгаасаа л гэж их хүсдэг. Тэгээ одоо нарийн ногоо ингээд янз бүрийн юм ингээд хийгээ зарим улсад аягүй асуудаг байхгүй надаас ингээд тэгэл одоо хамгийн гол нь миний дэмэр гоё жимсний мод тарь тэгээ жижиг ногоонуудаа тарь тэгэл ер нь яаж нөөжлөг ингээд цаашх ингээд аргачлалыг үл ингээд зааж өгнө шүү дээ болно шүү дээ тийм ээ хамтраад ингээд яах юм бол эхнээсээ ингээд эхлээд гоё байш гашаагаа сайхан тогтжуулаад ингээд юм тариал эхлэх юм бол хүний сэтгэл болон гоё болно шүү дээ тийм ээ. Тэгэл ингээд цаашаа хөгжөөл явах юм бол өшөө юм сурах юм бол одоо зөндөө байж шүү дээ тийм ээ. Тий. Одоо яг ингээд ажил хөдөлмөр эрхэлж байгаа залуу гэр бүл гэхэд бас ногоо тарьж чадах уу? Яг гэвэл тэд нар бол айдаг байх л да. За нэг юм тарьждаг тэгээд одоо усалж чадахгүй, анхаарч чадахгүй байж тал нөгөөдх нь шал дэмий юм болчих юм болоо гэж боддог. Тэр хүмүүс та ямар зөвлөгөө өгөх вэ? Тэр хүмүүс бол өөрийнхөө зүрх сэтгэл байвал одоо тэр хүн ажлынхаа завжлагаар хийн штэ тий. Хийж чадна. Харин зүгээр залхуурхал юм бол тэр хүн өрөөс хийж чадахгүй штэ тийм ээ. Би тэгж л боддог. Тий хамгийн гол нь тэр хүн өөрийнхөө хүнсний ногоог ингээд өөрөө ингээд тариад жимс ногоогоо тариад идэн гэвэл тэр ногоогоо харьцлаад авах цав болдсон штэ тийм ээ. Ажил хийж байгаа ч гэсэн тий. За одоо бид нар бол ойлгомжтой бас нилээд одоо олон жилийн хугацаанд Орос ах нараасаа сурсан одоо энэ ногоо тарих тийм ээ хэрэглэх бас хадгалах нөөшлөх иймэрхүү арга ухааныг тодорхой хэмжээнд сурж авсан. Одоо бидний өөрсдийн ч бас заншлийн одоо тэр өв уламж бол байгаа. За төмөс байцаа, манжин, лууван, сонгон, саримсаа бол бид нар ингээд хэрэглээд бас ингээд тариад одоо нөөшлөөд ингэж ийм боломжууд бол гараад ирж байна. Нарийн ногоо бол харьцангуй бас шинэ одоо гарч ирж байгаа ийм ногоочдын хувьд хэрэглэж байгаа хүмүүсийн хувьд бас нэг ийм нэг салбаралтай гэж би тэгж ойлгодгийг. Одоо чинь одоо зүгээр нарийн ногоо гэхээр зүгээр нэг помидор үрцэн биш болсон байна. Навчин төрлийн гом олон юм байна шүү дээ. Тийм. Та тэгэхээр одоо хэдий хэмжээний нарийн ногоо ямархуу төрлийн нарийн ногоог тариалдаг юм бэ? Бас ямархуу нөөц боломж урд байна вэ? Ер нь бол нарийн ногоо гэх юм бол одоо нөгөө навчит ногоонууд орж байгаа нөгөө навчит салаад гээл тий. Тэгээд ер нь юуцаа бууцаа гэдэг эрдэсэг энэ төр гээд орно л да. Тэгээ уул нь энэ нь бол ингээд хурдан хугацаанд болоосроод гадаач гэсэн одоо цун тарьж болно шүү дээ тий. Тэгээд ингээд салаад игээд идэх одоо энийг маш их дурлдаг болсон шүү дээ. Хүмүүс маш их ашигтай тий. Гоё ингээд хүний биед ингээд ижээлдэ бууцаа гэсэн шиг төмрийн бэлмэлхтэй гэл ингээл тий. Навчит салаад ий чинь одоо нэг махта хольж идгээ өөр хүмүүс мэддэг болсон. Навчин ингээд будамадгаа ороож иддэг гэл одоо ингээд мэддэг болсон байна шүү дээ тий. Тэгэл энэ нь бол ингээд хурдан хугацаанд нэг сарын дотор ургаад хургацаа авчдаг, сарын дотор ургаад ургацаа авчдаг учраас энийг л ингээд тариад байх юм бол хүмүүсийн одоо бие тижээлэх сайн л гэж бодож байгаа тий. Тэгээд бол болно энийг бол тарьж болно тий. Та одоо шинээр өөр бас за нэг ийм нэг юм тариалчих юмсан гэсэн бас нэг мөрөөдлийн байна уу ойрын зорилт?
Тий. Яг гоо энэ нөгөө юмнуудаа бол тарина л да тий. Тэгээд шинээр одоо бол би бол зүгээр жоохон өрхийн аж ахуйг сайжруулахын тулд ингээ нэг томхон ингээ төсөл биелүүлээл төсөлж байгаа тий. Өрхийн аж ахуйг хөгжүүлээ тий. Өөр ингээ тусдаа ингээ газар аваад өдөө орон нутагтал болох байх л да тий. Тэгээд ингээ газартай тэгээд тэр айлуудтайгаа нийлээд одоо тэр гудамж талбайгаа ямар байлгах вэ? Тэр ногоогоо яа тарих вэ? Жимсний одоо яа тарих вэ? Ингээ төлөвлөөд ингэж улс орондоо ингээ гоё юм өрхийн аж ахуйг л хөгжүүлэх сонирхолтой байдаг. Тий. Та аль нутгийнх юм бэ? Би Архангай Өвөө нурынх л да. Тэгээд өөрийнхөө нутаг оронд бол очихыг их сонирхдаг. Тий. Бодож байгаа. Тэгээд болох байхаа. Тий. Тий. Ер нь Архангайчууд маань хангай хүмүүс байна бас ногоо цагаанд аваад говийнхныг бодвол илүү ойрдог хүн бах тийм ээ. Тий. Би бол одоо Архангайд яг төвдөр нүсэн жимс ногоонд бол их явдаг. Уул хадраа бол их явдаг хүн байсан да. Тэгээд их сайхан шүү дээ тэр нутаг орон гэдэг тийм ээ. Жимс тариалдаг юм уу? Танаа одоо дулаан хөлөмжөнд хүмүүс ч одоо их гүзээлзэг энэ төр тарьдаг болцсон байна. Тий. Яг гоо заавал дулаан хөлөмжөнд бол тэхгүй л дээ. Зүгээр хөлөмжөнд бол гүзээлзэг нь тарьдсан байна лээ. Би бас үзсэн тий. Гүзээлзэг нь их хамаархан гоё ургадаг юм байл шүү дээ. Тий. Тэгээд тарихт бол болох юм байлээ. Тий. Ер нь бол ингээд олон доороо ингээд нэг доороо ингээд яах юм бол нэгнийхээ хөлөмжөнд гоё өгөрц юу тариал нэгэнд нь одоо гүзээлзэг нь тариал ингээд явчихвал болохоор л юм байлээ. Тий. Аюу гоё тийм сэтгэл өндөр байдгаа. Тий. Та тэгээд одоо мэдээж өөрөө хэрэглэхээс гадна одоо энэ ногоогоо бас бусдад түгээх тийм ээ бас тодорхой хэмжээгээр эндээ бас бизнесийн орлого ашиг олох иймэрхүү ажил эхэлсэн байж таараа. Ер нь энэ ажилд нь ямар хуу саад бэрхшээл байна, юу болж ийн, юу болохгүй байна, ямар маягаар энийг одоо зохион байгуулалт болохоор байна вэ? Тий. Одоо ингээд дарж нөөжлөх гээд ирэхээр ингээд одоо хөрөн манжингийн салаад, алаг салаадаа байлаа хийх их гоё дуртай. Тэгэл ингээд яхаар чин гэрчдэг машин, тэгэл тэр дардаг мардаг тийм юм ингээл бүх юм одоо зүгээр гэрийн нөхцөлдөл хийж байгаа шүү дээ. Жигнэр мэгнөрөн дээр тий. Тэгээ одоо надад бол тийм гоё гэрчдэг машин байдаг болоосаа тэр нэг гоё ингээд нэг уур муураар ингээд дарчдаг юм байдаг болоосаа гэл ингээд мөрөддөг шүү дээ. Тэгээ тиймэрхүү юм одоо бас биднэрт бол одоо хэрэгтэй байгаа байхгүй тий. Тэрийг одоо таад бүлэгмээр яриад одоо ассоциацтайгаа ямар нэгэн байдлаар одоо сайхан боломжтой үнээр юм уу, ямар нэгэн одоо төслөр юм уу аваад ингээд яах юм ирээдүйн юм одоо яриа хөрөөнүүд байна уу? Өө тийм ассоциац байгуулвал тэрийг бол одоо ярьж байгаа. Угаасаа энэ гоё юм хөлөмж бариад өгсөн учраас тэр юунуудыг ингээд төхөөрөмжн төр бас төрүүчээс нь ганц нэг орж ирж байгаа юм бэлээ. Тэгээд яг бүлгэрээ нийлж байгаад ингээд мөнгөний гаргаад тэгээд халуун тэр ассоциацаас өгөөд энэ төр авч болох юм бэлээ. Тийм юмнууд болох юм бэлээ. Манайх яг одоо бас нэлээд эрсдэл суур амьсгалтай өвөл гэж нэг айхтар бас нэлээд чанга хатуу уйлрал байна. За тэгээд одоо хавар намар бас тэр болгон болдго юм уу би сайн мэдэхгүй байна. Энэ тал дээр одоо миний мэддэг чаддаг юм бол ховрхон л доо маруах. Тэгэхээр танаас зөвлөгөө авах гэсэн одоо жишээлбэл та бүхэн маань одоо энэ сайхан ариун ургац сурааж авчаад тэрийг яаж хадгалж нөөшилдөг юм бэ? За манжинг бол одоо жишээлбэл ингээд сайхан юм уу хийгээд нөөшилж болж байгаа юм тийм ээ. За бусад одоо ингээд нэг амархан муучих гэдэг юмыг яаж өлдөө хадгалаад сайхан шинхэн ногоо бид нар хэрглэж болох вэ та зөвлөгөө өгөөч. Тий. Нарийн ногоонуудаас бол өгөрцөө одоо пандари тэрийг л даарж болно шүү дээ тий. За зүгээр өр навч ногоонуудыг би сайн даарж мэдэхгүй. Зүгээр яг өдөр тутмынхаараа л авч шинэлэг байдлаар хэргэлдэг. Зүгээр яг ингээд хөрөн манжингийн салаад, алаг салаад энэ тэрийг ингээд хийх юм бол би яг бүтэн жилээр нэг дарж юу хадгалж үзээгүй. Ягаад гэвэл нэг зойр маар жоохон муутай болохоор тий. Тэгээд зойр тэгээ яг ерөнхийдөө нэг сарын хугацаанд бол ингээд нэг хийхдээ ингээд бид нэр 20 эдийн шилмэлээр ингээд хийчихэж байгаа. Тэгээд тэрийг ингээд хөрөгчний сэрүүн газар нь хадгалаад ингээд сартаа бол идчихдэг байхгүй тий. Тэгээд яг ингээд салаад малаад хийж явахдаа ингээд бүгдээрээ ингээд гоё зарж борлуулаад ягаал тэгээд дандаа шинэлэг байдлаар нь ингээд зараад борлуулаад тэгээд хаа зардын бэ жишээлбэл та? Тэгээд одоо шинэх дарсан салаад малаадыг өстой найз нөхдөйгөө өрөөн тэгээд ах дүүгээ өрөөн тэгээд зарах юм да тий. Тэгээд хэрэглэний хайр. Бараг тэгээд юу яаж амжихгүй уусууд авчдаг байлгүй дээ. Аавн тэгээд гоё хийдэг. Та өстой тэр ногооныхаа салаадыг хийгээд ирээч гэл бүр зарим гуйд гэж штэ тий. Тэгэхээр гоё бас зүгээр юм байна л гэж боддог. Тэгээд тэр чинь бас бид нар ч гэсэн гоё сэтгэл өндөр байгаа байхгүй юу? Авъя гэдэг харсан хийж идэг вэ штэ тий. Нэгэнт одоо ингээд бас өөрийнхөө хувийн болон
гэр бүлийн за тэгээд дараа нь одоо бас тодорхой хэмжээний хамт олонны бүлгийн ийм одоо хэсэг хүмүүсийн амжилгааг дээшлүүлээд өөрсдөө сайхан ногоогоо тариад ингээд өөртөө болон эргэн тойрондоо ийм зөв сайхан байгалийн хэрэглээг эрүүл хэрэглээг бий болгож байгаа энэ хүмүүст маань одоо улс орноос ямархуу тусалцаа дэмждэг үзүүдүүл болохоор байна. Одоо энэ чинь хүнсөдөө аж ахуйн асцаасл гэдээ яриад байдаг. Уг нь бол хүнсөдөө аж ахуйн яам энийг их сайхан анхаарч ивэл тав хүн ба нэг хэрэгтэй санагдаад байгаа. Тэгэхээр энэ дээр суугаа хүмүүс маань нэгэн чухам ямархуу тусламж дэмждэг үзүүлбэл ямар арга хэмжээ, ямар тогтоол шийдвэр гаргавал болохоор юм шиг байна. Би зүгээр ингээд өөрөө их боддог л да тий. Заавал туслан дэмжлэг хэрэг болж байгаа байхгүй юу? Төрийн бас байгууллагуудын арт хүмүүс ч гэсэн тий. Тэгвэл ингээд би өөрөө нөгөө бурхны сүмд яадаг болохоор шарын хүчийг ашиглаарэ. Тэгвэл шарын хүчийг ашиглаж чадахгүй бол дэвшинд хоосон гэсэн. Тэгвэл энэ юу гэж байгаа гэвэл арт хүмүүнийхэн авлагатай болгоорой, ажилтаа болгоорой тий. Одоо энэ олон сайхан үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бас байгууллагуудыг дэмжээрэй. Тэгээд төр төсөвтэй ингэж л хэлмээрээ. Санхүү эдийн засгаар одоо тэр арт хүмүүний орлоготой болгоод ажилтаа болгоо. Энэ олон ажилгүй улсууд байгаад байна шүү дээ тийм ээ. Тэгээ энэ одоо сайхан залууч харамсмаар байгаа байхгүй тий. Тэгээ энэ хүмүүсийг орлоготой ажилтаа болгооч гэж л хүсэх бай. Тэгэх юм бол тэр айл гэр болон хоол тоонттой шүү дээ тийм ээ. Тийм учраас энийг л ингээд өстой хүчийг ашиглаарэ. Энэ олон байгууллагын арт хүмүүнийхээ хүчийг ашиглаа. Тэгвэл арт түмэн чинь сайхан болно шиг тэгэл хэлмээр байгаа байхгүй юу тий. Таны хүүхдүүд одоо яг энэ таныг бас дагаад энэ ногооны аж ахуйг эрхэлж байгаа хүүхдүүд байна уу? Тэд нар маань ер нь ямархай урагштай ажил төрөл нь явж байна да. Тий. Би бол яг зүгээр өрхийн хэмжээндээ юм хийдэг болохоор миний хүүхдүүд бол бүгд туслана л да. Тий. Одоо ажлынэр маань би одоо 11 ажлыг бүгд туслана. Дөрөв чинь ингээ бүр төмсөмсөй чинь манаа юу чинь тийм ээ. Тий. Төмсөө манаа юу ногоогоос ирүүлнэ гэл тий. Тэгээ айгүй хөөрхөн одоо ингээ бүр бүгдээрээ би гэл бозоо туслана тийм. Тэгээ би нэг удаа ингээ гашаандаа ингээ ургацаа аваад ач зээнэртэйгээ сууж байгаа тооцоо хийж үзэж байгаа байхгүй юу. Тэгээ 0.7 газар штэ. Тэгээ тэрнээс ингээ сая 200 мянган төгрөгийн хүнсний ногоо авчихсан. Тэгээд би ч одоо дулаан хөлөмжөндөө ингээ хавар үрслэг хийгээд одоо цэцгийн үрслэгийн энэ хийгээд ингээ зарах юм бол маш их орлого олох байхгүй юу тий. Тэгээд ингээ нэг удаа би бас нэг жоохон харамссан зүйл ийдгийг нөгөө дулаан хөлөмжөндөө бид нар цэцэг тариа та нар. Тэгээ нэг үрслэгийг 1000 төгрөгөөр аавна гэдэгчгүй юу. Тэгээд ингээ үрслэгийг нэг агрономч нар хийж өгөөл бид нар 1000 үрслэгийг 100 мянга гэдэг 2000 үрслэгийг 200 мянгаар авчдаг юм байна. Тэгээд нөгөө хөлөмжөндөө жигтэйгэн гоё цэцэг танаа гоё цэцэг талбан цэцэг ургуулсан. Нэг ч мөнгөөр аваагүй бид нараас. За яагаад тэгсэн бол тэгсэн чинь одоо мэдгүй одоо тэгэл ерөөсөө тэгэл аваагүй тэгэл чимээгүй болцгооцсон. Тэгээ ингээ ард түмнээ хуураад байгаа байхгүй юу. Тэгээ зөндөө цэцэг тарьсан хүмүүс байсан. Тэгээ би яг нэг 500 яагаад нэг 600 мянган цасны орлого олсон. Яг ямар ч гэсэн хөдөлмөрийнхаа юуг олсон л да. Тэгээ тэр чинь нэг бас их юм орж байгаа юм шүү дээ. Хөрс шороо тэгэл нэг хоомоо ингээл зөндөө мөнгөөр авч байгаа шүү дээ. Тэгээ ямар ч гэсэн нэг 600 мянган цас олсон. Тэгээ ер нь бол ингээд бас хийж байгаа хүний хөдөлмөрийг бас үнэлэхгүй манай монголчууд бас энэ төр засагт энэ бас гомдолтой байгаа байхгүй тий. Бас жоохон харамсмаар тий. Тэгж ард түмний хуурахс шаардлага байхгүй байх л гэж бодож шүү дээ тий. Тэгээд ингээд ямар ч гэсэн энэ дэмжээрээ тэгэл ер нь бол ард түмний л ажилтаа байлгаараа л гэж хэлмээр тий. Одоо энэ таны хэлж байгаа энэ цэцэг чинь бол талбайн цэцэг байна тийм. Тий ингээд годоо догчлтын цэцэг одоо энэ хот догчлтын аюу гоё ингээд бодолж гаргадаг цэцгнүүд байхan шүү дээ тий. Одоо хүмүүс бие биендээ бэлгэлдэг цэцгийг бол тариаж болох уу? Болгүй яа тийм болно шүү дээ тий. Тий тэгээд ер нь бол одоо энэ дулаан хөлөмжөл ингээд 2 сараас эхлээл үрслэмүлгээ хийгээл яахт бол тэндүүл ингээд байхт бол яахчгүй шүү дээ. Аюу гоё ургаал ирнэ. Тэгэл ер нь намар 9 сарын дундаар нэг сонгон тариал арьсах чинь 4 сараас эхлээд зараад эхэлдэг байхгүй юу? Тий тэгэхээр их гоё дулаан хөлөмж байхгүй тий. За тэгээ бид хоёрт бол одоо яриад хөөрөөд мөрөөдөө дэвэл зөндөл олон сэдвүүд яг энэ тал дээр гарч ирнэ мэдээж. Одоо ажил хийдэг хүний гар сэтгэл гэдэг бол үргэлж завгүй байдаг. Тэгэхээр та маань ямар ч хэлсэн энэ өөрийгөө миний нас явлаа. Би одоо ингээд одоо суух ёстой, жаргах ёстой, амрах ёстой гэж бодлогоогоор өөрийгөө эргэн тойрон үр хөөхөд ач зээнаар найз нөхөд хамт олон хүмүүстэйгээ хамтраад ингэж одоо байршилж ногооны аж ахуйг бас хөгжүүлэхэд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж агаад одоо манай байгууллага за манай энэ ногоон радио нэвтрүүлэг мэдээж одоо Монголын хүнсэд аж ахуйн асоциац бол танаар бахархаж байгаа гэдэг нь бол ойлгомжтой. Энэ сайхан одоо бахархлын баярын сэтгэлийг одоо таньдаа хүргье. Баярлаа тий. За та маань тэгээд гол нь одоо эрүүл байж
За энэ ажлаа сайхан улам эрчтэй сайхан хийж үр хүүхдүүд нь улс их орон маань энэ дээр одоо илүү анхаарал тавьж энэ хүмүүсээ дэмжиж туслах тал дээр ямар шүү одоо арга хэмжээ байдгийг тэрийг одоо аваасаа билээ. За тэгээд энэ таны ногооны аж ахуй болон танаа ургац бүлгийн энэ ажил одоо эрчтэй сайхан хөгжиж манай Монгол улс дандаа сайхан органик шин ногоогоор өдөр болгон одоо хэрэглэгчтэй одоо баярлуулж Монгол хүн эрүүл байх болтугай гэдэг ерөөлийг хоёлаа хэлье тийх үү. За тий. Тэгээ баярлаа. Тэгээд бүгдээрэнд нь одоо эрүүлийн аз жаргалыг хүсье. За баярлалаа. За тэгээд таны одоо хань ижил бол би бодож байна хэдийгээр биеэрээ таны хажууд байхгүй ч гэсэн сэтгэлээрээ одоо өөрийнхөө сүнсээрээ бол байнга таныг дэмжиж ийм сайхан эрчтэй хүчтэй яваа гэж нь харж баярлаж бахархаж байх ёстой. Тэрийг та өөрөө мэдэрдэг байх тийм ээ. За танд одоо хүрэлцэн ирсэнд энэ нэвтрүүлэгт одоо оролцож өөрийнхөө энэ ажлын талаар жаргал зовлонгоо бидэнтэйгээ хуваалцсанд маш их баярлж байна. За бид нар эрхэм сонсогчдоо Ногоон радио нэвтрүүлгээрээ ургац бүлгийн сургалт хариуцагч багш хуваараа одоо ногоо тариалдаг бизнес эрхэлдэг манай Монголын хүнс хөдөө аж ахуйн ассоциацийн гишүүн Дулмаагбатайгаа ярилцлаа. За манай Монголын хүнс хөдөө аж ахуйн ассоциац бол одоо ингээд ийм сайхан олон идэвхтэй зүтгэлтэй үнэн чи ийм хүмүүсээр хүрээлэгдсэн ийм сайхан байгууллага байгаа. Та бүхний маань хамтдаа хөгжиж гэдэг энэ ураа үнэхээр одоо нүдээ олсон, үгээ олсон ийм сайхан ураатай. За бид нартэйгээ хамтарч энэ олон сайхан баатруудыг манай нэвтрүүлгээр бас одоо заалж ингэж сонсогчдтой маань уулзуулж байгаад маш их баярлалаа илэрхийлье. За дараачихаа нэвтрүүлгээр та бүхэнтэйгээ сайхан уулзъя. За баяртай. Баярлалаа.